За ингээд Монгол Ардын намын бүлэг Эрдэнэтийн нэгдүгээр оролцож байгаа бид нар бүлгийн оролдоо нэг төр завсарлуулсан. За өнөөдөр үргэлжлүүлж оролдоод бүлгийн оролдооноор шийдэх асуудлаа шийдвэрлэлээ. За өнөөдрийн бүлгийн оролдооны асуудлаар ямар асуудал шийдсэн гэвэл ерөөсөн Монгол улсын засгийн газрын бүтэц зөвлөлтөний асуудлыг бид нар тогтож шийдсэн. Ингээд засгийн газрынхаа сайд нарын нэрийг өдөр зөвлөөс гарсан шийдвэрийг бүлэг дээр сонсоход өнөөдөр ерөнхий сайдд өргөн барьсан. Одоо ерөнхий сайд өнөөдрөөс эхлээд ерөнхийлөгч өргөн барин ингээд цаашдаа яваад болж өгвөл одоо өнөө маргааштай багтаагаад Монгол улсын засгийн газараа байгуулах бодолтой байна. Зөвхөн Монгол улсын ерөнхийлөгчөөс ирэх хариу, за авилгатай тэмцэх газар руу явуулаад ирэх хариу энэ бүхнийг хүлээж агаад энэс хамаарч засгийн газараа бол богино хугацаанд одоо байгуулнаа гэдгийг хэлье. Монгол улсын шадар сайдад инх төвшин гишүүнийг, засгийн газрын хэрэглэх газрын дарга төрийн сайдад зандаж чатар гишүүнийг, за Батлан хамгаалах яамны сайдад Нямагийн инх бол гишүүнийг, боловсролын сайдад Цогцлмаа гишүүнийг, эрүүл мэндийн сайдад Саран гэрэл гишүүнийг, хүнс хөдөө аж ахуйн сайдад Батцорг гишүүнийг, барилга тоглолтын сайдад Бадлхан гишүүнийг, уул уурхайн сайдад Сумья Озер гишүүнийг, сангийн сайдад Хөрөлбаатар гишүүнийг, хууль зүйн сайдад Нямдорж гишүүнийг, зам тээвэр хөгжлийн яамны сайдад тээвэр хөгжлийн сайдад Ж Бат Эрдэнэ гишүүнийг одоо томилох юм саналуудаа оруулсан. Өөр хүн зориулсан. Байгаль орчинд Цэрэн-Бат гишүүнийг томилохоор ингээд оруулсан байгаа. За одоо засгийн газруудад бол нэг мэрэгжлийн элдв долоо нэр ус бол бид нар өгөөгүй. Ер нь одоо энэ Монгол улсын засгийн газар. Монгол улсын засгийн газар бол мэдээж одоо манай нам бол бас сая энэ удаад бол энэ баггүй хугацаанд намын баг хурал, намын бугуурлаас хойш тодорхой хугацаанд нам дээр, намын бүлэг дээр тодорхой төвшөнд маш нухацтай ярилцсан. Ер нь бид нар нэлээд нухацтай ярилцсан. Энэ Монгол улсын засгийн газрыг яаж доктортой ажиллуулах вэ? Яаж хүчтэй байлгах вэ гэдэг асуудлыг ярилцж яваад гаргасан шийдэл бол Монгол улсын ерөнхий сайд өөрөө одоо саналаа гаргаж, за ер нь бол энэ парламентаас бүрэн сонгож ажиллуул жоохон доктортой, за тэгээд бас жоохон хүчтэй засгийн газар байх юм байна гэдэг энэ саналыг гаргасан. За энэ саналыг бол өдөр зүйл бид нар хүлээж авсан. Тэгэхээр засгийн газрын гишүүдийг сонгохдоо бол бид нар нэлээд ярьлаа. За яг зүгээр хэвлэл мэдээллийн хэрэгслэр янз бүрийн байдлаар хоёр талаасаа одоо нэг намын эвслийн засгийн газар байгуулах чинь хэлцэж байна, тохирч байна гэж. Мэдээж бид энэ дээр бол ярилцах шаардлага байсан. Үнэхээр бид нар бол одоо өмнө нь олон төмний зүгээс ирсэн олон одоо бас санал шүүмжлэлүүдийг нягтлж үзсэн. За ер нь бол засгийн газрын гишүүнийг бид нар бас мэдлэг мэргэжил, дадлага, туршлага. За ер нь одоо ингээд энэ парламент дээр засгийн газар дээр энэ салбарынхаа энэ чиглэлийн ажлуудыг бүрэн дүүрэн аваад явж чадвартай ийм хүмүүсүүдээ бол сонгосон. Сонголтыг бол ажил мэргэжлийн онцлог, ажлын дадлага, туршлага энэ бүх зүйл дээр нь тулгуурсан гэдгийг хэлмээр байна. За засгийн газрын бүрэлдэхүүнд бол өөр өөрчлөлт бол орохгүй. За дэд сайтай байх асуудлаар би түрүүн тодорхой хариулсан.